Монголд ирж буй эрхэм зочдтой болон гадаадд байгаа хайртай хүмүүстэй бэлэглэх сэтгэлийн илэрхийлэл болгож ямар хэлэг өгөх вэ гэдэг асуудал бидэнд үе үе тулгардаг билээ. Тэгвэл Монгол ард түмний хэрэглэж заншсан хорхоо харуулыг Монгол орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимсний цэвэр шүүсээр бүрсэн сахарын агуулмж багтай хугацаа уртасгагч будагч бодис агуулаагүй органик бүтээгдэхүүн Berry Wheat төрлийг танд санал болгож байна. Тарг, анс, чацарган гэх 3 төрлийн амттай Berry Wheat төрөл нь чамдаамд багтах эх орны илэрхийлэл юм шүү. Аз жаргалын амттай Berry Wheat токсик харилцааг анх үлгэрлэн харуулж исэн цувралаа сонсноо. Өнөөдрийн дугаараар цэцэгнээс сайхан хөвгүүдийнхээ харьяар дахин нэг аялуулъя. Ингээд үйл явдал руу орцгоё. 12 дугаар анги. За тэгээд мөнгө аваад Жанди Жимфи хоёрыг салах юм уу гэсэн чинь тэрнээс илүү атгах санаатай байжээ. Жандиг хаягдсан байшинд авчираад Жимфи рүү зургийг нь явуулаад ганцаараа ирж хайртай хонгороо авар гिचжээ. Жимфи ч одоо Жанди гэхээр ам хам хурдаараа Жанди дээр ирлээ. За тэгээд манай хорон санаатан үнэн түүхээ ярина. Киноны хамгийн ихэнд F4 дэрлэхүүлээд барилгаас үсэрсэн хүн байна да. Тэрний ах нь юм гин. Жимфигээс ахыхаа өшөөг авахын тулд Жандиг хулгайлаад хүлж мөсөөжээ. Бас тэр улаан карт Жандиг алах орлого нь Жимфигээс өшөө авахын тулд үлджээ. Жимфи ч одоо нэгч бие хамгаалагчгүй ирээд нялга нүдөлчв. Гэхдээ гэтээ ийм үед нүг нь өөрийнхөө араас дагдаг бие хамгаалагч нартай очих ёстой юм шүү. Бүүмэдээ. Зодонуудын үргэлжилж Жимфигийн сандлаараа зөхөж байхад нь Жанди өмнөр нь ор цохиулан ухаан алдаг унлаа. Ингээд авралгүй боллоо гэхэд F4-ийнхэн ирж Жанди Жимфи хоёрыг аврав. Жандиг имлэг тухайн ороход нь урд нь тэрэгцэртэй Жимфи сууж байна. Энэ хоёрч тэгээд хэрэлдээж байгаа юм шиг бие биенээ харамлаач байгаа юм шиг маргалтнаа. Чи яхахлаар миний урд ор зодолт юм гэж мэгээд л яах гэж байгаа юм бөмд. Жимфитэйгээ уучраа олцчихсан болохоор жаргалтай гэртээ харьцал гэрийг нь хүмрөө тайчихсан юм шиг болгочжээ. Яасан гэсэн чи өр цуглуулагч нар ирж гэрийг нь самраад аавыг нь аваад явжээ. Ээж дүү хоёр нь яхаа мэдэхгүй Жандиг хүлээсэн юм байна. Үнэхээр яах чаргагүй болоод Жандигийн ээж нь Жимфигийн ээж дээр ирээд урд нь сүгдөөд гэр бүлдэн туслахыг хүслээ. Өмнө нь сандживэл давсцад гэрээсээ өсөн дөө. Энэ удаа урд нь өөрөө сүгдэн уучлалт хүсэж өмнө нь санал болгосон мөнгийг нь авлаа. Жандиг гэртээ ирэхэд аав нь эргээд ирчихсэн ээж нь шууд хаанаас мөнгө олсноо үннээр нь өчнө. Аав нь хаанаас мөнгө авсныг сонсоод уурсан учраас Жанди Жимфигийн ээжд буцаагаа тавьж өгөхөр болов. Бас л драма. Жандигийн амьдралд ганц бүтэж байгаа зүйл нь Жимфи төр хоёрын харилцаа юм да. Жимфи ч одоо романтикийнхаа өөр төвшөнд хүрж дэлхийд ганц байдаг колон бэлэглэж мэлгэлээд тайраа чадхаараа илэрхийлж байгаамаа. Энэ үед ойр гарч ирээг өдөр дахин гарч ирлээ. Гуруула дандаа нэг тарихтай юм шиг Жандиг дээрлэхэд байсан 3 охин Жандид цоргаанд зүйл төгснийг нь олоод сонсчихлоо. Амар атаарх юм болохоор тэр зүйлтийг нь анхаарлын сарниулж байгаад хусаа тавья. Энэ 3 одоо хулгай дээрэм дээрлэлтийн тал дээр үнэн сайн юм аа. Ядаж явахад нөгөө талд нь Жанди минь бас салан палан болохоор зүйлтэй алгуусныг ч анзаарсангүй. Жимфи Жандиг бэлгийг нь алга болгосныг мэдээд бас нэлийн ууралж байгаамаа. Өмнөх бэлгийг энэ ч гэсэн алга болгосон шүү дээ. Өгсөн бэлэг болгоныг нь алга болгоод байхаар тэг санагдсан байх л та. Дундаа нэг тарихтай 3 охид Жандид уулан дээр үж магадгүй ухааны юм яриад хар хүйтэн цасан шуурганаар ганцаараа гин явуулчихлаа. Жимфи Жандиг ганцаараа шуурганаар явсныг нь мэдээд араас нь хамаг хурдаараа гарнаа. Гэхдээ тэгээд сэтгэл гэж ундраал байх юм да. Жандигээ болоход Жандийн ухаан алдаад унчихсан юм. Тэгээд нөө тэврээ дулаахан хонуулах газар боллоо. Ингэж манай хоёрын анхны үсэлт нь хамт онсон 2 дахь шөнө болж өнгөрөв. Анхны шөнө ягаад нөгөө барилга дотор төгжигдээ төлдөж өгөх шахсан тэр шөнө шүү дээ. Одоо л нэг бие биенийхээ сэтгэлийг ойлгоод жаргалтай байх нь дээ гэтэл Жимфигийн аавын бие нь огцон муцсан учраас ээж нь Жимфиг аваад гадагшаа хэр утхан тодорхойгүй хугацаагаар нисчихлээ. Ингээд хосууд маань дахиад л бие биенээсээ холдлоо. Жимфиг явснаас хойш хагас жил өнгөрчээ. Жимфигээс ямар ч мэдээ алгаа. Тэрээр явхаас өмнө намайг хүлээгээр гэсэн мессежээс үрзүүл байсангүй. Өдөр хоногуд нэгэн хэвийнээр үргэлжилсээр л Жанди хулгайлагдах үеэрээ Жимфигийн урдуур орж зохиосон да. Жандигийн гар нь нэг л зөөртэй хүнд өргөөд сэлхтэн нөлөөлөд байгаа юм байна. Эмчид үзүүлтэл мөрн хүчтэй гэмцэн учраас сэлхтийн карьер нь өндөрлж байгаа гэсэн мэдээ хүлээн авлаа. Үзэг солигдоход Жимфигөө сансан Жанди мөнгөө цуглуулад хайрынхаа араас Макаод ирвэ. Одоо л нэг хайрынхаа төлөө дөмөгдөн шиг хөдөлж байна шүү. Жимфи дээр очих гэтэл харуулan Жандиг мань дотгоч оруулахгүй байтугай бүр үүдэн дэц зогсоосонгүй. Гэхдээ тэгээ явах тэ аялаар явж байгаа хүн захаар эслээ. Тэнжим үзээд байхад нь араас нь халаасны улгаж Жандигийг арай цуглуулсан мөнгийг нь хусах гээд байж байна. Жанди мань байнга аврагдаг дүрмийн дагууч гэсэн энэ удаа таквондо чинь солонгос эмэгтэйтэй таарч аврагдлаа. Гэхдээ тэгээ энэ эмэгтэй дүр нь одоо цаашаага их гарах байх л та. Одоо ингэж өнгөрөвчөө. Жанди мань Жимфитэйгээ таарчих гал арайхийн буудлын руу нороод Жимфиг болтол Жимфи өөр эмэгтэйтэй нүүрэн дээрээ нэг том инээмсгэл тодруулчихсан жумуулдаа зогсож байна. Бүр Жандитэй мань нүүр туусан гэрнээ анзаараагүй юм шиг өнгөрөөж байгаа гинэ. Жанди мань ч удаа явах те намайг хараагүй юм байлгүй дээ гэж өөрийгөө тайлгаруулад явлаа. Эмэрсэн Жанди мань үргэлжлүүлэн аялдаа орлоо. Жандиг буудал хайгаад явж байхад нэг хүн ирээд хямдхан өрөөгөөд нэг газар руу дагуулад явчлаа. Гэхдээ тэгээд нэг булан дэрсэн чинь баахан хулгайнууд гарч ирээд Жандиг мань яах нь вэ? Гэхдээ тэгээ хавтаа киноны дүрмийн дагуу F3-ийн манерж авнаа. F3 гэж байгаа нь Жимфигээс бусдна гэсэн үг шүү дээ. Жимфиг хүлээгээд эмэрөө сууж бэлтээ штэ. Энэ хэд мань бас цагаад ажиг өнгөрөнө. Ингээд гадаа задгаад дэлгэцээр Жимфигийн дүрс гарахад Жанди нулимс туслаж эхэллээ. Тэр үед хажууд байсан жихэн харагдваа.
Йоо тэг яаж ч харагдаж байгааг жимпи бас нэг булан таараа зогсож байх юм аа. Ингээд хосуудын дунд ганц цав багаар үүсэх бололтой. Жихүү жимпигөөс гуйн байж жандитэй уулзуулахаар болов. Жимпүүтэй уулзсан чинь нөгөөх нь бүр мөс шиг хүйтэн цан гаргалаа. Бүр жанди танд хэлж байгаа. Чи миний арилахыг хүссэн толб гэж байна. Одоо энэ хүнтэй яагаад гам те? Жанди маань хэсэг уйлж байгаа л нөхцөл байдалтайгаа эвлэрэв. Одоо тэгээд өөр яах вэ те? Жимпигийн сонь зан гаргаад байсан ээжээс нь болсон юм байна л да. Ээж нь базаад болохгүй юм байна л да. Цаана. Тэгээд жандигээ хамгаалах гэж өөрөөсөө түлхчээ. Хоёр талд л бие бинийгээ санаж битэрсэн хүмүүс баг шиг. Жандигийн аялын өдрүүд дуусах төхөө жихүүтэй хамт буцах гээд байж байтал жихүүгийн найз гэсэн залуу гинт гарч ирээд дахиад л манд тончхоо гэд жихүү жанди хоёр хүчээр шавж ирээд гарлаа. Жихүүгийн найз нь гэхдээ бөхтөр бол юм аа. Жихүү гэдэл гэртээ авчран хоолоор дайлахтаа аяган дээр нь жихүүтэй хамт авахгүйсэн зураг гаргачихсан. Мэдгүй. Ингээд жихүү жанди хоёр дахиад нэг өдрийг Макаод өнгөрүүллээ. Харин нөгөө талд жимпигийн ээж нь жимпүүтэй тохиролцооны гэрэлтээр сүү тавиулчих гайл үзээд байгаа юм байна л да. Жанди явах тэ жимпиг удаж эмэрх үед нь жихүү хажууд нь халамжлаас тайлж байгаа. Ингээд Макао дахь өдрүүд дуусаж жанди жихүү хоёр хичээлдээ буцсан орлоо. Жанди маань жимпиг бодох нь багсаж хичээл өмдөө шамдан оров. Одоо тэгээд байнга жимпиг бодож эмэрээд байгаа. Ханчаа хайшаа юм те. Нэг өдөр жимпиг буцсан солонгос төрж төрсөн өдрөө тэмдэглэхээр болов. Жандид маань ч гэсэн бас төрсөн өдрийн урилга ирлээ. Уг нь хамаг юм дууссан гэж ойлгохтол юу хийх гээд байгаа юм те. Тэгсэн чинь жимпигийн ээж нь жандиг өрсөн юм байна шүү дээ. Тэгин л те. Тэгээд жанди дээр ирсэн ингэж байгаа. Бүх зочдод төгөлдөр хуур тоглож үзүүлээч гэлээ. Олонний өмнө сонир байдалд оруулах гэж дуудсан юм байна л да. Жандич бадрангуугаар тайзан дээр гараад хайрын тухай дуудууллаа. Гэхдээ тэгсэн чинь дууныхын дараа ээж нь гарч ирсэн ээ. Жандигийн өмнөөс уучлаарай. Заримдаа хүмүүс хизээ ялгарх ёстойгоо мэддгүй юм уу гэж авдгийн. Ингэхэд л тайзан дээр үрсэн юм байх л да. Жимпигийн ээж нь өрсөөлээд надад дуулах гоё мэдээ байна. Жимпи сүү тавьсан тэр үсгүн JK группийн өв залгамжлагч авнаа. Энийг хэлэхэд л Жандиг дуудсан юм байна л да. Тэгснэ Жанди хандаад охин болгон миний бэр болох боломжгүйг одоо ойлгож байна уу? Гинэ. Айгүй хорон хөхтэй. Жимпигийн сүйд үсгүү гэсэн чинь Макаод Жандигийн халаасны явлагч хамгаалсан охин байдаг шүү. Ч юу болоод байна. Үзэгдэн солигдоход Жимпигийн сүйд үсгүү Жанди дээр ирчихсэн найзууд болох юм гинэ. Өмнө Макаод таарсан охин шүү дээ. Өмнө таарч исэн болохоор Жимпи энэ хоёрын харилцан хамаарлыг сайн ойлгож мэдээгүй болохоор шууд л найзлахыг хүссэн байлаа. Бүр Жандигаас Жимпиуд ямар охтод таалагддгүй вэ? Би яаж авах ёстой вэ энэ гэж асууж байна. Сүүлдээ Жандигийн гэртэн дайрч орж ирээд Жандид хамт тонхоор олчив. Жимпигийн сүйд төсгөөг Жэгэн гэдгээ. Жэгэн Жимпиуд унж туслаад уралчжээ хөрх юм. Ийм амар айштай хүний одоо юунд орлт юм бол доо. Жэгэн тэгээд муу залуус таалагддаг ч нүү за мэдгүй нэг тиймэрхүү юм ярьсан юм шиг. F4-ийн Үүжин Бүүбийн хоёр Жэгэнийг чадхаараа л найрах гэж оролдожээ. Гэхдээ яг хөтэ тэг Жимпигөөс салвал Жанди Жимпи хоёрын зам дээр дардан болно гэж бодоо юм хэлгүй дээ. Тэгж сэтгсэн баг. Гэтэл Жэгэн найрах гэж оролцсон хоёр залуу гашраасан байдаг шүү. Нөгөө талд хоёр найз нь нийлээ Жанди Жимпи хоёрыг эвдрүүлэх гэж төлөвлөгөө боловсруулжээ. Жандигийн сайн найзыг F4-ийн Үүжинтэй болцоонд явсан болгож харагдуулаад Жандигаар араас нь мөрдүүлэх юм гинэ. F4-ийн Үүжин нь бол олон найз зөвхөнтэй гэдгээр алдартай болохоор Жанди одоо найзыгаа Үүжиний тоглоом болчих уу гэж санаа зовоод тагнах юм байх уу. Мэдээж Жимпитэй хамт төлөвлөгөөч яг таг биелж Жанди Жимпиг чирээд танталтанд орлоо. Танталт гэж бараг давхар болцсон юм уу? Хайшин. Төсвөлд нь хоёр найз төлөвлөгөөнийхөө дагуу буудал орлоо. Жанди ч одоо араас нь дагаад Жимпитэйгээ нэг өрөөнд сууж байна. Тэг зураа харилцаагаа яриад амжиж байна. Учир наачраа алуу гэтэл Жимпигийн ээж нь Жимпиг буудлаа мэдээ түрээд ирнэ. Ээж нь хурч ирээд Жандид хэлж байгаа. Жимпиг сүү тавих гэж байгааг мэдээд бие санал болгох гэж буудал ирээ юу? Чам шиг бүр өмчлөө хүүхдийг хараад дургу үрж байна. Гинэ. Юу болсныг мэдэхгүйсэн ч амар хорон хүүхд юм аа. Жимпиг ээж өргөжлүүлээд Жанди руу бүр гараад алгаад авч байна. Жимпи Жандиг хамгаалж явах зураг бүр өгөөрөө хусуулчваа. Ингээд Жимпи бие хамгаалагчаараа чирүүлэн гэртээ харихад Жанди ганцаархнаа үлдэнэ. Уг нь Жандигийн ачаар Жимпи хүнлэг болоод байгаа юм шүү дээ. Ээж нь дааж ойлгохгүй юм дөө. Жандигийн хэцүү үед жихүүл тайтруулах юм да. Жандигийн мань амьдрал яасан ч хэцүү юм. Нэг юм бүтээхад дараачин зүйл нь ч хөдөхгүй. Гэр нарэ гэж дампуурлаасаа гарахад аав нь өөр хүний зээлийн итгэмжлэгчээр орсон бас гараад ирнэ. Яамаар ч юм. Тэрийг мэдсэн ээжийг нь би өвдөжээ зайлвал. Ээжийг нь би өвдсөн болохоор Жанди ээжийнхээ зөвлөгөөний ажлыг өмнөөс нь очиж хийнэ. Жандид мань баг киноны хамаг зовлон болгон үүрэгдээд байна. Энэ хоёр жихүүдэд хараад жихүү цэвэрлэгийг хамт хэлцв. Жандигийн хэцүү үед нь ядаж нэг хүн байгаа нь яамаа да. Нөгөө талд Жимпигийн ээж Жимпи JK группийн охинтой гэрлэх нь хэрхэн ирээдүйн гэрэлтэй болох талаар лекц уншина. Жимпүүчтэй яах вэ? Нүүрэндээ баас түрхсэн юм шиг царайлаад ээжийнхээ яриг сонсож байгаа үед нь эгч нь орж ирэн аврал авчирлаа. Ээж нь бас эгчийг нь хүчээр гэрлүүлчихсэн юм байна шүү дээ. Одоо дүүгэн ч гэсэн хүчээр гэрлүүлчихвэл хогчин шүүгээд ээжигээ бүр сүрдүүлж байна. Гэхдээ тэгэд ээж нь хүүхдүүд их үгийг одоо ямар сонсох вэ шүү дээ. Яасан ч хэцүү. Үзэг солигдоход Жанди маань гүн ядаргаанд орсон учраас жаахан ухаан алдаад унжээ. Хүүтэн шалан дээр хөвтөж байхад нь жихүү олж гэртээ авчираад эмч нарт үзүүлв. Эмч нар ч одоо гүн ядаргаанд орж сүлдсэн байна гэж хариулж байгаа. Гүү тэгсэн нөгөө жихүүгаа чинь унтаж байгаа Жандигийн гарыг үнсэж үнэрлээд байвал яах вэ? Яаж ч яхад тэрийг нь цонхны цанаас Жимпи харнаа. Дараа нь Жимпи машинд ороод л уйлж байгаа юм. Одоо тэгээ яа гэх вэ? Хамт байж чадахгүй, салж бүр чадахгүй гэдэг шиг юм боллоо. Хүн цогөлтийн дараа дахин нэг хүн цогөлт ирлээ. Жандид маань нэгэн шоконд оруулах мэдээ байна. Яасан гэсэн чинь Жимпигийн сүйд төсгөө Жэг нь Жандид ирснэ. Би амар сайн мэдээтэй. Жимпи албан ёсоор үер хийж эхлэе гэсэн. Би үнэхээр жаргалтай байна.
Чамайг сайн найз минь болохоор хуваалцмаар байна гэж илнэ. Ингээ Жандигийн зүрх сэтгэл нь шархсан тодорхой. Жимпүү Жихийг Жандигийн гарыг өмсч байгааг харсныхаа дараа огцом шийдвэр гаргасан болоо даа. Зан ааш нь ер нь байполер л доо. Жимпүү Жэг нь хоёрын анхны болзаа айсуу. Жэг нь одоо ганцаараа баярлаа л гэдэг. Өөр хүнээс хайргүй байх шиг балан байхгүй шүү дээ. Айгөө гэж. Жэгнийг одоо эдний хайрын гурвалжинд оруулмаар байхад аль хэзээний гарахааргүй болж л дээ. Өргөжлөлөөр киноны токсик төвчний ихсэн үйл явдал болно. Жэг нь Жимпүүтэй болцож игснээс хойш Жимпүүгийн зан аашийг нь олох хэцүү, ойлгох хэцүү, ярихтэй байдал байгаа нь бүх хүн тарагдаж байлаа. Гэхдээ тэгээд Жэг нь Жимпүүд хандаад чи бид хоёрын харилцаа ойлгомжгүй байна. Тодорхой болгоод намайг үнс гэж байна. Гэтэл Жимпүү барьж аваад үнсэд хаялаа. Гэхдээ тэгээд киноны дүрмийн дагуу үнслтийг нь Жанди харнаа. Яг ното юу л байж таардаг юм шүү дээ. Ер нь тэгээд одоо ч юм харснаасаа хойш Жанди маань сэтгэлээ татчих эхлэх бахал та. Үзэг солигдож Жандигийн найз руу шилжинэ. Найз нь бараг F4-ийн Ижүнд талтай болчихж л тээ. Ижүнийг дагаад керамик урлал сонирхож эхлэвэ. Сайн болсон хүнийхээ хоббиг ойлгох гээд байгаа юм уу та. Тэр керамик урлалын хичээл дээр нь керамик урлалын багштайгаа бууллаа. Багш нь ч мөн ажил сайн хүндээ таалагдах гэж хэлсэн бөгөөд тэр хүн өөрт нь сайн болоогүй ч гэсэн тэр хүнийг одоо хүртэл мартаж чадаагүй золгүй тавилантай юм гинэ. Тэр хүн бараг F4-ийн Ижүн нөхөө. F4-ийн Ижүн маань харин аавтайгаа хэрэлдэж байж байна. Аав нь тулцсан хүн хүсэг. Энэ удаа бүр хүүгийнхээ урлан дээр эмхтэй хүнтэй харахад үнсэлцээ сууж байгаа. Гэхдээ тэрийг нь хүүн олж хараад бүр дэлбэг шахнаа. Аав нь харин хэлж байгаа. Би амьдралдаа ганцхан эмэгтэйг л хайрлаж байсан юм. Тэрнээс хойш бүх эмэгтэйчүүд ижил санагдсан ч нэг балаа токсик юм гарч гарлаа. Аав нь ер нь эмэгтэй хүнийг юм чинээ боддгоо хүүгийнхээ ижигсэн юм чинээ тооддоггүй байсан учраас хүүн аавыгаа таашаад дүгнэнэ. Хүүн хүүгэмсэг автаа учраас нэлээд хэрсэн өсчээ. Хэцүү байх үед найз нэр тайвширладаг байсан юм уу та. Тэр найз нь мэдээж Жандигийн найз Гаилийн керамик урлалын багш байгаамаа. Энд бас нэг хайрын гурвалжин үсэх гэдэг шүү. За буцаад бүгдээрээ гол гурвалжинд горцгоё. Гэхдээ одоо дөрвөлжин болсон байгаа л да. Жанди Жинхүү Жимпүү Жэгэн дөрөв хоолны газар таараад давхар болзонд явахаар болов. Гинт таараад хов тавил юм хаашийн. Тэр болзон дээрээ Жэгэн Жимпүүд хос бүгж бэлгэлэх гээл дээр нь өөрсдийнхөө нэрний ихний үсгүүдийг лазардуулжээ. J and J гэдэл. Тэрийг нь харсан Жанди сонь царайлаа л байж байгаа. Гэхдээ тэгээ яг хөтэ Эмерсон Жанди бассейны урд Жимпигийн өөрт нь бэлгсэн зүйлтийг харан сун. Дээр нь бас ижилхэн J and J гэсэн байдаг да. Тэгж Эмерч байгаа зүйлтээ унгаагаа зүйлтний араас бассейн руу өсөн орлоо. Жанди ч нөгөө эмчин заалтаар сэлэх хориотой байгаа шүү дээ. Тэгээ гар нь хөшөө живэнгээ аллаа. Тэгтэл энэ үед нь хайр Жимпи нэр жавраа. Жимпи ч одоо уснаас травматай байсан да. Жандиг өөр хүнээр авруулахгүй гэсэндээ өөрөө сэлд сурчээ. Үнэхээр тийм их хайртай юм бол одоо тэгэд яагаад өөр өхөндөө болцоод яваад байгаа юм бол доо. Тэгээд Жандига гар дээрээ тэврээд явж байхдаа сүт төсгөөтэйгээ таарад Жандиг жихүү түрээлэг өглөө. Энэ үеэр нөгөө хүзүүний зүйлтэй газар унагчнаа. Тэрийг нь мэдээж сүт төсгөө нь олон шүү дээ. Энэ бичлэгний үеэр хитрхи их мэдээж гэж хэлж байгаа дуушлаарэ. Гэхдээ л мэдээж юм гарсаар байгаад баг юу болох нь уншигдах гэдэг шүү дээ. Нэрээ таад байна бас урт бичлэгний дундуур хаяа бас түр завсрал авч байгаарэ. Мөн кино үзэхдээ амттан идмээрэл Беривит аруултай үрлийг сонгохыг зөвлөе. Монголчууд бидний өн эртнээс уламжлалдан ирсэн амттан болох чихэрлэг аруулыг орчин үеийн химаягт шилжүүлэн тарг, анс, чацарган гэх 3 төрлийн амттай амин дэмтэй аруулын үрэл болгон таны гарт хүргэж байна. Хамгийн гоё нь сахарын агуулмж багтай, хугацаа уртсагч, будагч бод загуулаагүй органик бүтээгдэхүүн гэдгээр онцлог юм шүү. Аз жаргалын амттай Berivit. Жимпүг хайраа бодоод эмөрөд байж ах үед нь сүү төсгөнөр эмөрлөг нь алнаа. Сүү төсгөн Жимпүг араас нь тэврээд авлаа. Гэхдээ тэрийг нь Жанди нэг болонд харж байгаа нь ойлгомжтой. Жимпүч өөрөөсөө сүү төсгөө түлхэд хэлж байгаа. Надад хайртай хүн байгаа. Чив дээр бүтэхгүй гэд үннээ хэлвэ. Гэхдээ тэгс нөгөө сүү төсгөн үгийг авсангүй. Надад зөвхөн чийл хэрэгтэй гинэ. Бодлааш дээ Жимпүгээр яад нэлээ яваад. Энэ үеэр F4-ийн Ивжин архиар өөрийнхөө гуныг тайлаад үчийн цэнгэний газар сууж байна. Сүүлдээ найз залуутайгаа хамт яваа охин руу хандраад зодуулаад авлаа. Энэ үеэр нь Вүбийг гарч ирж аварнаа. Уран бүтээлч 10 жилийн хүүхдтэй архинд ороод юу нэг үтэж байна л да. Үзэг зөлөгтөхөд Жандигийн гэр бүлийнхэн өмнөх дампуурлаасаа илүү их дампууржээ. Ээж аавд нь ажилуулахгүй байгаа учраас хөдөө явж ажиллах харуулж хоёр хүүхэд нь гэрээс ахин үлтгэр болов. Жанди дүүтэйгээ хамт амьдрах байр хайгаад аюулгүй мөртлөө хямдхан байр болох гэж тийм амархан байхгүй шүү дээ. Хайсаар байгаад хөөрхөн жижигхэн байр олж аваад эгчтэй хоёр гэрээ төхнүүлж эхэлнэ. Үнэхээр л киноны хамаг зовлон зүдгүүр Жанди дээр мэн буух юм да. Солонгосын хаан ихтэй Жандигийн найз нь Ижүнд сэтгэлдээ ихлээ зогсож яваа. Энэ маань үнэхээр хаягдж дуустгүй. Ижүн хизээч сайн октодтой болцдгоо учраас Жандигийн найзыг тоосонгүй. Гэхдээ тэр нь шулуу юм уу да. Токсик үерхэж байснаас анханасаа ихлүүлээгүй найл талтай амар баг. Даанч тэгээ дими бүтэхгүй гэж анханасаа хэлээд тахт нүг авахгүй л дээ. Энэ үеэр Жимпигийн сүтсгүй Жимпид өглөөний хоол бэлтгэсэн хамт тоолохоор ирсэн байлаа. Уг нь Жимпи өөрт нь талгүй сайн хүн байгаа гэж шударгаар хэлсэн дээ. Үгийг хүлээгээд авбал дараа нь арай бага шархалсан та. Ингээд үргэлжлүүлээ Жэг нь өөрийнхөө авсан бүгжийг бэлгэллээ. Гэхдээ нөгөө талд цогтуудад зодуулсан Ижүн маань гар нь бэрцснээс болоод тагж керамикаар хичээлэх боломжгүй болжээ. Ижүн Жимпүтэй уулзахдаа хэлж байгаа. Усан зэлдний тамирчин бэртлээс олж спортоо аяллаа. Керамик урлаач мөн урлагаа хийжээ гэснээр Жимпү одоо ягаад Жанди усан зэлдээ спортоо хийсэн бод шалтгааныг нь олж мэдэв. Тэр шалтгаан болохоор Жимпүг хамгаалж урдуур нь орж цохиоснаас болсон шүү дээ. Гимсэн юм уу яасан юм Жандигийн түрэлсэж байгаа байрт ойрхон байр түрэлсэж эхэлж байна. Чадах юмараа л Жандид тусалчих гээд бас хүнсийг нь авч өгнө үү.
Жимпүүчдээ юм түрээсийн байрандаа ласах жомноос айж орилоод Жанди очиж жомнуудыг тэнгэр дэвшүүлж буян гүйлдэнэ. Хөөе. Жимпүүгийн сүйд төсгөн жимпүүд бүр наалдаад жаахан ч гэсэн холддоггүй хамт дэлгүүр хийсэн гинэ. Энэ хоёр бас бие биендээ зогцоож байгаа юм шиг дэлгүүр хийсэн нь Жандид зориуж хүн цуглуулах зорилготой байсан юм гинэ. Энэ үеэр уран бүтээлч маань уйдсан юм уу яасан Жандигийн найз дээр ирчихсэн болзооны саналыг нь хүлээн авахар болсон. Болзоонд юу гэж дагуулаа явж байна. Болзоо гэсэн чи клубд олон охтуудаа тойруулчихсан сууж байгаа юм. Үргэлжлүүлээд уран бүтээлч маань Жандигийн найзыг аваад хамт аавтайгаа оройн олонд орлоо. Тэгэхдээ аав руугаа үг хаяад л ээжийн би өвдөж байхад би тантай бас хөөрхөн охинтой хоол идээд л байж байдаг. Энэ охин тань таалагдж байна уу? Таны сонирхол үстэй гэж олон толоо мэрж жагаад Жандигийн найзаар ус цацуудаад авбаа. Шаас огтөө мөргжлүүлэн уусаар байгаад хөл дээрээ зогсож чадахгүй болоод урлан дээр ирлээ. Хаалга онгойлгож чадахгүй байхад нь Жандигийн найз нь урланд оруулж өгөв. Гэхдээ тэгээд энэ хоёр үерхэл одоо Жанди Жимпи хоёроос дутгааргүй токсик байх юм байна л да. Нөгөө тал жихөө өөтөөгөө таарчихсан тэрнээсээ болоод трауман сэтрээд байж байгаа. Яагаад гэвэл жихөө эцэг эхийн үхлийн дараа өөрийгөө буруутгаж ирсэн. Өвн харин эцэг эхийн үхлийн дараа ач хүүтэйгээ уулзах гэж нэг ч хэрэг байж. Тийм учраас жихөө өвөөгөө ээж аавынхаа үхэлд жихөө буруутай гэж боддог учраас уулзахыг хүсдэггүй гэж ойлгод юм байна л да. Тэгэд л өвөө хүү хоёрын харилцаа нэлээд дөрөөцсөн юм уу да. Өөтөөгөө таарсныхаа дараа шууд л зогтох гэж оролдоход нь өвөө нь чиний буруу биш ээ, бүх юм миний буруу. Би чамайг орхиж явсан гэлээ. Жихөө өвгөхийн хэлхийг нь сонсоод шууд гүүж гарan шалт нороод хатгаа тусаад халуурч хэллээ. Тэр үед нь Жанди тааран гэрт нь үргэж өгөөд халууныг нь буулгаад шүнжэнгөө асарч байгаад явлаа. Гэхдээ тэгсэн нөгөө талд нь Жимпүү Жанди гэртээ ирэхийг нь хүлээгээд өглөө таарангуудаа хаана онсон юм бэ гэж шалгав. Жанди юу гэж хариулах вдээ? Жимпүүгийн ээж Жимпүүг Жандигийн гэрийн хажууд байр төрүүлж байгааг мэдээд хүчээр гэртээ авчирваа. Тэгснэ Жанди дээр ирээд чи эрэгтэй хүн татах төрөлхийн авяастай юм. Ягаа сүү тавьсан эрэгтэйг өөр дээрээ авчран хамт амьдраад байгаа юм бэ? Гэж авдیں۔ Ямар Жанди дуудаж авчирсан биш үү? Яасан ч хэцүү юм. Гэхдээ хүүдээ юм хэлэхгүй Жанди руу уураа гаргаад идэг муугаа наасан. Ингээд үзэг зөлөгтөхөд F4-ийн Жандигийн найзтай хамт Жандигийн байранд засвар хийж бэлэг өрвөө. Үргэлжлүүлээд хамтдаа хоол идэнгээ тоглоом тоглохоор болоход Жимпүү сүйт бүсгүйтэйг ороод ирлээ. Ингээд сайхан амбулээрээ сууж угаад Truth or Dare тоглодог юм аа. Кино турш дөрүүд байна анхны удаа 10 жилдээ хийдэг байсан зүйлүүдээ хийж байна. Жимпүү Жандигаас асууж байгаа. Чиний надад амлсан амлалт тэвэндээ байгаа юу гэж асуулаа. Өмнө нөгөө үргэлж хамт байна ч илүү юу ч үлээ нэг тиймэрхүү амлалт өгсөн төө. Тэр амлалтаа сүйт бүсгийнхээ өмнө асууж идэг бас айхтар хүн шүү. Жанди хариуд нэгж байгаа шууд л үгүй ээ тэр үед амлалт өгсөн хүн байха болсон гэж хариулнаа. Маргааш өдөр нь болж засвар хийгээд 24 цаг чулууг байхад байшингийг нь нургаад эхэллээ. Дахиад л Жимпүүгийн ээж нь явуулга юм байна. Яа, гэхдээ Жандигийн хадам бас арай л амар үзэж тарж шүү. Ингээд амьдрах газар руу болсон учраас Жандигийн дүү ээж автагаа амьдрахаар хөдөө явж Жанди маань ойр ганцаар үлдлээ. Хорвоочи Жандигийн зовлонд цадахгүй нь. Үзэг солигтод Жандигийн найз самсргүйгээр уран бүтээлчийг анхны хайртай нь учруулчлаа. Нөгөө талд ойр ганцаар үлдсэн Жанди маань хайчгаа мэдхгүй орон гэргүй хүмүүс шиг хөөгдөх шахуу явж байлаа. Угаасаа ядаргаанд орчихсон байсан хүн туйлдаа өрч ухаан алдан унахад нь яг тэр үед азаарч хөө золоорч хөө Жимпүүгийн их чинь уцруу залгаж тараад Жанди сэрэгтэй Жимпүүгийн сэрвэ. Жимпүүгийн их чи яахвтэ хамаг чадах зүйлээрээ туссан манад байгаач гэлээ. Жимпүүгийн ээж нь хэсэгтээ гадагшаа явчихсан байгаа юм аа. Жандид маань тусламж хэрэгтэй байгаач үнгүү туслуулаад чадахгүй бол гэрт нь үйлчлэгчээр ажиллахаар болчихно. Гэхдээ тэгснэ бүр Жимпүүгийн хувийн үйлчлэгчээр томилогдов. Жимпүүч одоо бөөн ад жаргал хүсэн юмдаа зараад л нөгөө талд харин уран бүтээлч маань анхны хайртайгаа учирсан уран цэцэн үгээрээ уяраагаад л байж хахад нөгөө өнцгөөс нь хэн хараад байна гэж бодож байна. Гэхдээ тэгээд Жандигийн найз нь ойлгомжтой. Жанди маань Жимпүүг гэрэн үйлчлэгчээ хийсэн айр л байна. Жимпүүний өдөр хамт кино үзнэгээд хажуудаа суулгаад аимшиг кино эхлүүлвэ. Яг үзэж байтал аимшиг кинонаас бүр амар зүйл тохиолдно. Жимпүүгийн сүйдэсгүн гэгийн дүрээрээ хөдөрчлээ. Жанди шууд л шүүгээр нуугдлаа. Сүйдэсгүн бас хамт кино үзэх гэж ирсэн байж шүү дээ. Бүгдээр нэгэн зэрэг кино үзмээр санагддаг юм бах та. Энэ гурвын нууц харилцаа энэ удаа зүгээр өнгөрлөө. Нөгөө талд анхны хайраа болсон F4 ижүн болцоонд явж байна. Гэтэл анхны хайр нэлж байгаа. Чи бид хоёр бол оройтсон бороо болсон гинэ гэж хэлээд л ирээдүгөө болсон тухай ухааны ярьлаа. Анхны хайр үтсэнгүй гэж. Одоо тэгээ яах вэ? Жихүү хайр нөгөөтөөгөө улам татнасаар нэг өдөр Жанди өвөг нь жихүүгийн давчирснаар өвөөхөө хоёр хамт амьдарч эхлэв. Өвөө нүглөө эрт хүүтэд зориулаад хоол хийж өгөөд янзын хөөрхөн байна. Жанди жихүү хоёр ч өвөгийн ажил дээр нь очиж туслаад баг гэр бүл болчихсон юм шүү дээ. Ядаж нэг айлч гэсэн бүтэлтэй байгаа нааштай юу да. Нэг өглөө Жандиг үйлчлэгчийн ажлыг гүйцэтгэнгээ Жимпүүг сүрэх үед Жимпүү тэрвэрч аваад 5 минут тэрвэрлж гэлээ. Сүйд үсгүүтэйгээ үсттэй. Яах гээд идэх юм. Яг тэгээ тэрвэрлж байхад нь сүйд сүн ороод ирнэ. Өмнө нь үнэнгээ хэлсэн бол юм сонир байдал орохгүй штэ. Дээрээс нэмээ Жимпүүгийн ээж нь ороод ирв. Нүд нь улаанаар эргээд Жандиг яг зайлуулах гэж байхад нь гэрийн үйлчлэгч нарын босс норж ирээд чам талах ирэх байхгүй. Надад байгаа гэд ааштай хчийг номхрууллаа. Гэрийн үйлчлэгч нарын боссыг Жимпүүгийн аав томилж эрхчлөөтэйгээр ажиллах эрх тарахаар шагнаж байжээ. Жимпүүгийн сүйд төсгөн Жанди дээр орж ирээд яагаад байгаа юм бэ гэд ивэр асууж байна. Жанди дугаасаа хэлэх юм байхгүй штэ. Үүний дараа Жимпүүгийн сүйдэсгүй Жимпүүгийн амьдрахаар ирвэ. Юу тооцоолоод байгаа бүү мэд. Сүйдэсгүй Жандиг маань өрөөндөө дуудснаа өөрийнхөө хормын даашинцыг үзүүлээд би ямар харагдаж байна гэж асууснаа Жандигаас сүйдэсгүй бэргэн болох уу гэж авч байна. Жанди маань хайрынхаа урмыг нэгдүгээр игнээс гэрчлэгэндээ
Бас тэгээд болоогүй сүйт үсгүй сүт залуу хоёр хосороо Шинхуа группийн бүтээгдэхүүний реклам тоглож моглоод бүр халаа хийсэн. Жимпүү дургүй байх нь хамаагүй ээжийн үгээр реклам тоглоно л доо. Харин нөгөө тал тайрдаа игцэн уран бүтээлч маань анхны хайраа дагаад явж байна. Тэгсэн чинь анхны хайр нь ахтай нүрхтэй бож таарсуу. Ай жавхлын юм да. За буцаад гол зүйл рүү орцгоё. Өвөө хүү хоёр энэ үеэр улам дотн соод одоо л Жихүүгийн трама нь идгэж байх шиг байгаа юм. Өвөө нь бас Жандиг минь бэрээ болох далд хүсэлтэй ч байх шиг. Жихүү Жанди хоёрыг уулзуулж байна. Тэгсэн дуудсан газар нь хосуудын тэмцээн болж идэг бөгөөд өвөө өс нэр янзын төвлөлгөтэй юм аа. За тэгжээд хормын өдрөө ойрцоор сүйт үсгүй Жандитэй маань ярилцаа сууж байна. Дэлхий дээрх над хамгийн чухал хоёр хүнийг нэрлэвэл Жимфүү Жанди хоёр гинэ. Би чамайг Жимфүү сайн байсныг мэднэ. Чамайг өвтгсөн дуушлаарай гэж байна. Хитэн ангийн өмнө гарч ирчихэд ямар олон юм ярьдэмтэй. Хормын өмнөх өрөө сүйт залуу дээр нэг чин ирээд амьдралтай юм ярьлаа. Чамайг ямар шийдвэр гаргасан ч би хүндэлнэ. Гэхдээ харамсгаар шийдвэр битгий гаргаарай гэд өөрийнхөө амьдралын туршлага хуваалцлаа. Игчийнхээ үгийг сонссон Жимфүү сүйт үсгүйдээ очиод хамаг үннээ хэлвэ. Би чамтай гэрэлж чадахгүй. Би өөр хүн тайртай гэж байна. Гэхдээ тэгсэн чинь даан сүйт үсгүн таг зөрүүдлээд гэрлэн гэж чижрээд байдаг шүү. Хормын өдөр айсуу. Хорим эхлэхээс өмнө Жандиг хар хувцастай хүмүүс чирэж явчихлаа. Тэгснээ Жимфүүгийн утсанд ээжээс нь Жандигийн хүчээр ширүүлж явж байгаа зураг ирж байдаг шүү. Жандиг барьцаачсан болохоор Жимфүү дуртай дургүй хормын дээр ирвэ. Гэрлэх ёслолынхоо дагуу энэ хормыг эсэргүүцэж байгаа хүн байна уу гэж асууна. Тэгтэл яг энэ үеэр Жанди хүчтэйгээр хаал хушглан орж ирээд за цодлаа. Яг энэ усалтын дараа сүйт үсгүй гараа өргөөд би энэ хормыг эсрүүцэж байна. Би гэрэлмээргүй байна гэснээр хормын эсрэл өндөрлөнө. Ингээ Жанди мэн аврагдаж хормын өдөр дуусваа. Хормоо зөксөсөн сүйт үсгүй мэн гадагшаа явахаар шийдэж. Явхаасаа сүүлийн бэлэг гэж Жанди Жимфүү өрт болзоо их газар бэлгэлчлээ. Болзон дээрээ Жанди Жимфүүгээс асууж байгаа. Яагаад би гэж надад эд хөрөнгө байхгүй, нэр алдарч байхгүй гэж асуух Жимфүү хариуд нь. Яагаад гэвэл чи надтай болохоор юм аа. Чи зөвхөн өөрийнхөө л байгаад болно гэлээ. Үргэлжлүүлэн Жимфүү сэтгэлээ хэлчиж энэ хоёрын болзоо ад жаргалтайгаар өндөрлөв. Буцаад ингийн амьдралдаа ирэхэд 20 болоогүй учраас Шинхуа группийн хувьцааны үнүүнаа Жимфүүгийн ээж нь дэлбэрхэ шахнаа. Жимфүүг өрөөндөө хорчихсон. Гэхдээ тэгээд ээж нь Жанди дээр ирээд амар драма тавилаа. Чамааг би залтай гэдгийг мэдэж байсан. Гэхдээ арай чим хэмжээний гэж бодоогүй. Би чамааг одоо сүйрүүлнэ гэж занл хийж байтал Жихүүгийн өвөө нь гарч ирээд Жандиг аварлаа. Шууд л манай бэр болго охинтой яаж яриад байна гэд хандыгийн дараад Жандигаа аваад явлаа. Очих оронгоо Жанди маань Жихүүгийн өвөө хоёртой хамт амьдрахаар болов. Жихүүгийн байвал Жимфүүгийн ээжээс аюулгүй байх нь л дээ. Тэгэхгүй Жимфүүгийн ээж бас чанга шүү дээ. Жимфүү гэрээ өрөөнд удаан байлгаж барьж гэж байх уу? Жимфүү аргыг нь олцохтагаад Жанди дээр ирж болцоонд явнаа. Бас тэгж байгаа драматика. Жимфүүгийн ээжийн баруун гар нь Жанди дээр ирээд тусламж хүсвэ. Тэр нь болохоор Commodore-с нэг өвчтний сахиураар ажиллах юм гин. Жанди мэн жаахвтэ маш гэгээлэг хүн учраас өвчтний бие дээрдэхтэн туслана гэж бодоод ийм зүйлийг хүсжээ. Өвчт нь хин гэдгийг ихтэй тодорхой хэлсэнгүй. Харин нөгөө талд уран бүтээлч маань амираа сууж байна. Анхны харьяасаа болоод амирахыг бүр үзүүлж өгч байна. Өнгөрсөнд болоод өнгөрсөн зүйлийн төлөө одоо шаналлаад нэмэргүй шүү дээ. Хэсэгтээ уйлж байгаад арай гэж цаашаа явах хүчийг олж авч байгаа юм. Уран бүтээлч маань гараа хугалаад керамик урлалаа хийгээ байсан то гар нь идэхгүй гэдгийг хүлэн зөвшөөрөд хөлөөр урлж эхлэхээр болчээ бүр. Жандигийн найз нь уран бүтээлч тайраа зарлаад яваад байгаа да. Энэ хоёр бүр дотносоод хамт хөлөөрөө урлал хийж эхлэвэ. Нийгэн ч гэсэн амьдрал бүтэлтэй хийжээвэл аваа штэ. Жанди маань энэ үеэр Жихүүгийн өвөөтэй хамт гэр бүл юм шиг бие биетэйгээ таарамжтай өдөр хоногийн өнгөрөөж байна. Гэнт өвөөгийн утсан дуудлага ирээд өвөөгийн зүрхээр хатгаж ухаан алдаж унлаа. Өвөөгийн сайн үнсийн фондод нь асуудал гарсан юм шиг гэн. Муу мэдээ тэгээд үгээр дуссангүй. Сайн найзын аавыг хүчээр ажиллаж салуулсан ч шиг. Бүгдээрээ Жимфүүгийн ээж яваалга байдаг шүү. Жанди өөрөөс нь болоод хүмүүс сууж байгааг хараад шаналхан тодорхой. Шууд Жимфүүгийн ээжтэй уулзахаар очино. Ээжд нь Жимфүүгээс холдно гэсэн амлалт өгөөд дотны хүмүүсээс нь хол байхаар тохиролцов. Жимфүүтэйгээ сүүлийн болзоондоо яваад хагцлаа гэж. Одоо тэгээд өөр яалтай вүлээ дээ. Жимфүү тандаж гомдмоор зүйл хэлээд орхин явлаа. Кино дуусгаас 2 хон ангийн хүмүүс алчгаар одоо яадаг юм бол доо. Жимфүүг одоо өөрийг нь бодож битгий шаналаасаа гэж бодоод харилцаагаараа туг дахин явлаа. Жанди минь ардаа үлдэж байгаа бүх хүндээ баяртай гэж хэлээд аав ээж дээр очиноо. Ээж нь далайн бүтээгдэхүүн зах дээр зардаг болсон бол аав нь далайд загсдаг болжээ. Жандигаа алдсан F4-ийн Жандиг хайсаар л байла. Жимфүүр нь хайргаа алдаад архинд оржээ. 10 жилийн хүүхдүүд л одоо архинд ороо согтоод яваад байгаа юм да энэ кинон дээр. Бүр эрүүлжүүлэхэд орж мороод амар амьдрал үзэж байна. Бүтэлтэй сайхан амьдрал зохиогоод явъя гэхэд ээж нь шавар хагаад байгаа тэгэлэлтэй. Жанди маань эцэг ихтэр ирчихсэн одоо л нэг амар тайван байх шиг байна. Жандигийн нөгөө найз уран бүтээлч хоёрын харилцаач бас өндөрлөж явах шиг байна. Кино дуусгаас нэг ангийн бүгдээрээ одоо салах байсан юм уу хайшин. Ямар ядаргатай сааш нэлтэй. Жимфүүгийн аваар далимдуул Жимфүүг бацаад байсан да. Чи аавда юу гэж амлалаа энэ гэдэг хүнтэй хүртэл хүчээр суулгах гэдээсэн. Гэхдээ тэгсэн аав нь бурхан болоогүй комонд орсон юм байна шүү дээ. Нөгөө Жандигийн сахиад байсан хүн Жимфүүгийн аав нь ууш таарлаа. Жимфүүгийн ихч хоёр ээж рүүгээ уурлаадлаа. Гэхдээ тэгсэн ээж нь бүр тоож угаач малга. Ингээд амьд үгс нь мэддэхгүй байж ухаар үгсэн гэвэл илүү дээр гिचж байх шиг. Яахлаар юм ширүүн байд. Өдөр хоног үргэлжилсээр Жихүү зурагтаар аялын нэвтрүүлэг харж байгаад зах дээр загс өрж байгаа Жандиг болоод харчнаа. Жандигийнхаа араас явъя гэж Жимфүүд хэлвэ. Тэгсэн нөгөөх нь драматад үгүй энтер гэд бүр солиорноо. Ингээд Жихүү Жандиг олох аялалтаа ганцаараа гарлаа. Жанди мэнч бүх зүйлийн өөдөөс инээмсэглээ сурчсан болохоор аз жаргалтай харагданаа. Гэхдээ гэтэл
Нэг солиорцсон юм шиг царайтаах Жандиг араас дагаад байва. Жандиг Шинхуа группийн ирээдүйн бэр гэж сонсоод Шинхуад өстэй болохоор хорлох гэд араас нь дагаад яваад исэн юм байхаа. Жимпүү ч харин очихгүй энэ төр гэдсэн штэ. Гэхдээ тэгсэн Жихүүгийн араас бас дагчихсан явж байгаа юм. Ямар ч хэцүү дагаж мөрдөх дуртай юм те. Зүгээр л хамт яваад уулзчихгүй. Тэгээ ядаж явахад Жандиг уйлахад нь Жихүү тэрж харагдаж байгааг нь алсаас бас ажиглаалгаа. Ер нь амар их зовх дуртай нөхөр юм аа. Зүгээр очиод уулзчих юм дээр нь алсаас харж гомдож мундаад. Жихүү ганцаараа алхаж явахад нь галзуурсан юм шиг харцтай хажаад сууж байна. Жихүүг Шинхуа группийн өв залгамжлагч гэж андуураад өшөөгөө авах атгах санааг өөртөлжээ. Галзуурсан харцтай залуу машиндаа суугаад яг Жихүүг дайрах гэж явахад нь Жимпүү найзынхаа өмнөр орж өөрөө дайруулва. Цагдаагийнх нь хэрийг мөртгöd өнөө хэрэг үйлцэн нөхөр бол Шинхуа группийн хүчээр худалдан авсан компани захирал өшөө авах сэтлэр үйлцэн гин. Тэгэхээр ээжийг нь хийсэн үйлдэлээс болоод Жимпүү мэн дайруулжээ. Энэ Жимпүүгийн ээж гэж нэг нөхөр одоо хор утгаа болохгүй хүүхдчгүй юу ч хүү ганцаар гэлтгэндээ. Жимпүү мэн харин нэлээд хүнд бүртэж хэд өнөг ухаан орсонгүй. Ухаангүй битэж байхад нь Жанди мэн хажууд нь сайхан сууж байгаа. Нэг өдөр Жимпүү ухаан орсон гэсэн сайхан мэдээтэй байна. Жандиг харснаа. Юун хөдөөний охин бэ гэж авсан. Гэхдээ тэгээ ойлгомжтой ой санамжаа алдсан мөч таарлаа. Таригныхаа зургийг авахгүйлаад эмч нартаа үзүүлэхэд осын дарах сэтгэл зүйн хамгаалтын механизм ажиллаад өөрийнхөө хувьд хамгийн чухал эсвэл хэцүү байсан дурсамжтай холбоотой үнийг мартсан юм гин. Хизээ идгэж ой санамж нь бүрэн ирэх нь тодорхойгүй бүр хизээч ирэхгүй байх магадaltaй ажээ. Жимпүү тэгснэ бүр Жанди тандад хэлж байгаа. Чи юм бэ? Миний өрөөс зайл. Би ганцаараа баймаар байна гэж авсан. Эхний анги дээрх байсан их цантай Жимпүү буцаад хүрээд ирчихжээ. Яантай газраа гэж. Найзууд нийлээ Жимпүүгийн ой санамжийг сэргээх гэж янз бүрээр үзлээ. Ямар ч нэмэр байсангүй. Бүр ерөөсөө санах байтугай Жанди дургу энтергээд олон юм ярьж гарлаа. Энэ үе Жанди маань сонь царайлаад л зогсоод байна. Жанди маань бууж өгүүлгүй өмнө Жимпүү зориулж бэлдэж байсан шиг хоол унд бэлдээд байлаа. Жимпүүгийн хажууд тавина тэгээд. Жимпүүг сэрэхэд хажууд нь эмнэлэг төвчсэн өвчтөн охин байж тараад нөгөөх нь улаан цагаандаа гарч өөрийнх нь хийсэн хоол гэд хусаад хаялаа. Яг ямар атгах санаа өвдөлсөн охин гараад ирвдээ чинчаа гэж. Ядаж байгаа Жимпүү хар хүрчин тэр охиныг өөрийнхөө санаж чадахгүйгаа хүнгээ бодчихноо. Эмнэлгээс гарахтаа хүртэл Жанди юу ч хэлсэнгүй. Найзууд нь л ирж тэр мэдээг дуулгаж байгаа. Нөгөө талд Жандигийн сайн найз нь уран бүтээлч хоёрын дунд жинхнээсээ учир оргож хэлж байгаа болтой. Уран бүтээлч маань 5 жилээр шивэд явж карьераа хөгжүүлнэ гинэ. Явж ирээд хамгийн түрүүнд Жандигийн найзтай уулзах хүсэж байна гэв. Тэр үед нь тэгээд жинхнээсээ хам харилцаан тодорхой болох юм баха. Жанди маань Жимпүүгийн гэрт ирэхэд эмнэлгийн охин ирчихсэн алж өгч байна. Ямар амар дүрдээ орцоохон бэ. Жанди маань хараад чимээгүй шоконд л ороостой. Тэгснэ нөгөө охин Жимпүүгийн санаж чадахгүй байгаа хүн чи юм шиг байна те. Гэхдээ чамаг ирэх болгонд Жимпүү уурлаад байгаа учраас дахиж бити ирээрээ. Би Жимпүүг сайн асарна гэж авт юм да. Бүр ямар амар хүчтэй хорлмоо гараад ирвэ. Жанди маань ч бүр шантрах шиг боллоо. Хичээгээд байхад нөгөө хар юм нь ойлгож байгаа ч юм алга. Хорлмоо харин Жимпүүд өмнө нь хоол хийж авчирсан гэд худлаа ярьчихсан. Өөрийнхөө гараар хоол хийж авчираад тэр нь бүр шал өөр амтагдаад байна. Хорлмоо сүүл рүүгээ бүр улам чангараад Жимпүү рүү уурж гарлаа. Чи юундаа Жандиг бодоод байгаа? Чамайг эмнэлэгт хийж байгаад би л асарч байсан. Танаа найзууд надтай мэдрэл муутай хүн шиг харьцдаг гэж мэгэд өөлөн дуграад унлаа. Айгуу санаатай эвгүй охин байх нэ. Тэгснээ бүр Жимпүүтэй хамт үжлэг зохион байгууллаа. Тэр үжлэг дээр нэрсэн чинь хорлмоо Жандид ирснэ. Жимпүү чамайг санахгүй байгаа. Гэхдээ надад Жимпүү үнэхээр таалагдж байгаа учраас би Жимпүүтэй байхын төлөө бүх зүйлийг хийж байгаа. Намайг уучлаарай гэж авсан. Тэгснээ үжлэг төрсөн хүмүүсээ цуглуулснаа. Жимпүү бид хоёр сарын дараа Америк руу явж суралцахаар болсон. Гэсэн мэдэг дуулганаа. Яа, бүр айхтар те. Энэ нь ой санамжийг сэргийх боломжтой хүмүүсээс шууд холдуулж өгдөг шүү. Энэ үеэр Жимпүүгийн ээж хаана наа? Энэ охиныг ээж нь бүр амар базах ёстой үсттэй. Манай Жандиг яалаа та. Тэгснэ бүр нэг ч үзэгддэггүй юм шин. Жанди маань бүр шоконд оргоо. Жимпүүтэй тулж уулзаад өөрийнх нь талаар мэдэх хамаг юм хэллээ. Тэгснэ шууд усан санаар өсөрчихлээ. Жимпүүгийн ой санамжийг сэргийх сүлийн аргаажээ. Жандиг живж байгааг харсны дараа арай гэж ой санамж нь иргэн ир бололтой. Нөгөө тал Жанди маань живснээсээ болоод шоконд ороод ой санамжаа алдаад Жимпүүг таг марчихсан гэвэл яах вэ? За тоогсон шүү. Арайч тийм амар сүнжирсэн болохгүй л те. Жимпүү арай хийж ой санамж нь орж ирээд Жандига танихтай болов. Ингээд Жандигийн төгсөл орчихсон сургуулаа төгсөөд яах вэ хүүгээд их олон юм бодноо. Сургуулийнхаа төгсөлтөндөө очихгүй гэж шийдээд эмнэлэг цайн дурын ажил хийгээд байж байтал цав цагаан лүмэзэн ирж Жандиг суулгаад авч явлаа. Мэдээж төгсөлтөнд нь хүргэж өгнө л дөө. F4-ийнх нь Жандига бүжгэнд өрөх гэж жагсаа зогсоож ив. Мэдээж Жимпүүгээс бусдна. Жимпүү харин анхны болцоогоо хийсэн газараа Жандиг хүлээгээ зогсож ив. Бүр гэрлэх санал тавилаа шүү. Яа, дөнгөж 10 жилээ төгсөж байгаа хүүхдийг авч суух гээд унлаа шүү дээ. Жимпүү Америк явахаар шийджээ. Аавынхаа компанийг аврахын тулд чадах бүхнээ хийхээр шийдэж. Тийм учраас Жандиг дагуулж явмаар байжээ. Жанди маань харин саналаас нь татгалзаад чамайг буцаж ирэхээр болёо гэлээ. 10 жилээ дөнгөж төгсөө шууд Жимпүүг дагаад явна гэхээр эвгүй байсан бах өө. Үйл явдал маань 4 жилийн дараах руу шилжив. Жимпүүгийн аавын биеийн сайжраад бүр их нэртэйгээ хооллоо сууж байна. Уран бүтээлч маань бас Жимпүүж буцан Солонгост иржээ. Уран бүтээл залуу маань шууд л Жандигийн найз тэр ирлээ. Жандигийн найз цэцэрлэгийн багш болжээ. Жанди маань харин Жигүүтэй хамт ангаа ухааны сургууль оюутнаар орсон байна. Тэрээр хичээлийнхээ дадлаг үзлэг хийгээд өчөтөл Жимпүү нисдэг дэрэгтээ дээрээс нь бууж ирнэ. Ингэж ирэхгүй бол Жимпүү биш болох байлгүй дээ. Одоо ингээд нэг юм бүгдээрээ аз жаргалтай амар сайхандаа жаргасан юм да гэж.